Өнөөдөр бидний үзэж байгаа хичээлийн маань хоёр дахь нөхцөл маань нүндэ болон өндэ гэсэн хэлбэр байгаа. За тэгэхээр энэ маань монгол хэлэн дээр юу гэж орчуулдаг вэ гэхээр ингэтэл, тэгтэл, ингэсэн чинь, тэгсэн чинь гэсэн санаагаар орж ирдэг. Тэгэхээр нүндэ гэдэг маань болохоор үүл үгийн араас орж ирдэг бол эндэ гэдэг маань болохоор тэмдэг үгийн араас орж ирнэ. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бүгд харъя. Үүл үгийн араас бол нүндэ маань шууд ороод ирнэ. Могдагийн даа байхгүй боллоо гэвлэж байгаа учраас могнондэ. Удаа бас гэвлэж байхгүй. Тэгээд игшгээр дуусан байсан ч хамаагүй. Энэ маань болохоор үүл үгийн араас орж иж байгаа ч нүндэгээр шууд холбогддог. Унандэ, китарида, китаринэндэ. Одоо хүлээж байтал, эртэл эсвэл иджитал гэсэн санаагаар орж иж байна. Тэгээ энэ маань өнгөрсөн цагийн араас гэсэн бас орж идэг байгаа. Яаж орж иж байна гэхээр ванандэ ирсэн чинь китарионандэ хүлээсэн чинь хүлээтэл гэсэн санаагаар орж идэг. Тэгээд тэмдүүгийн араас орж ирдэг эндэ гэж байгаа. Тэгээ тэмдүүгийн араас дуг хада гэдэг нь ухаантай гэсэн үг шүү дээ. Бид нар бүгд мэднэ. Дуг хада ухаантай. Тэгвэл даанд байхгүй болоод ишгээр дууссан байх учраас дуг хандэ ухаантайгийн хувьд ухаантай байтал иппуда хөөхөн иппэндэ хөөхөн байтал хөөхөн байсан одоо хөөхний үед хөөхөн гэд ямар нэгэн асуудлыг дэвшүүлэх гэж байгаа үйл явцын илэрхийлдэг байгаа. Тэгэхээр бүгд өгүүлбэр донд яаж орж ирдэг юм бэ гэдэг бүгд хамтаарцгаая. 미국에도 선배가 후배에게 밥을 사주는 문화가 있어요. 아메리카의 хувьд 선배 буюу дэд курсын оюутан эсвэл тухайн одоо мэрэгжлийн илүү туршлагатай хэн нэгэн хүнийг хэлж байгаа. Хүн нь одоо дэд курсын оюутан, доод курсын оюутанда хоол авч өгдөг тийм соёл байдгүй. 아니요, 한국에는 그런 문화가 있는데 우게 солонгосын хувьд тийм соёл байдаг ч гэсэн байгаач 미국에서는 그렇지 않아요. 아메리카는 되겠고요. 자, 그리고 헐도로 우리보다 함께 동생은 키가 큰데 저는 키가 작아요. 누면 운드르베틀 비 남항. 동생은 녹인 홀 운드르베틀 비 남항 гэсэн санаа илэрхийлж байна. 3 시간에 오전에는 비가 왔는데 지금은 날씨가 정말 좋아요. 우대소문 벌어왔은 친 одоо цагаагаар үнэхээр сайхан байна гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдрийн үзэж байгаа нөхцөл маань нүндэ болон эндэ тэмдүүгээрээс болохоор гэж ирлээд эндэ орж идэг бол үлүүгээрээс шууд нүндэ гэж орж идэг байна. Харин үүний нэгэн онцлог нь яаж нэ гэхээр идда болон овдагийн араас шууд нүндэ гэж орж идэг. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж мэргэжлийн төвшин Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний төвшин дагдаг шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ үргэлжлэлд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай. Ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р төвсөнд тэнцвүүлж байсан. Хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай аль баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Тэгэхээр эхний хэсэг болох энэ нөхцөл нь үүл үг болон тэмдэг нэрийн араас холбогдсон өнгөрсөнд олж мэдсэн шин чанарыг илэрхийлэх утга болох гэдгийг сан гэдгийг утга санааг илэрхийлдэг байна. Тэгэхээр энэ гэдэг нөхцөл маань үүл үг тэмдэг үеэс хэрхэн холбогдгийг хүснэгтээр дамжуулж бид хамт харцгаая. 부지런 하다 ажилласаг байх, 바쁘다 за үгүй байх, 좋다 сайхан байх,
먹다, идэх гэсэн үгүүд байгаа. Тэгэхээр энэ нь игшиг гівлжийн зарчим үйлчилдэг байгаа. За, дагийн өмнөх үеийн игшгээр дуусуулжээс энэ жимээ шууд холбож байна. 부지런한지 아질석 гэдгийг 바쁜지 завгүй гэдгийг түүний дараах өгж иргэсэн байна. 좋은지 сайхан гэдгийг 먹은지 эзэн гэдгийг мэдлэнгээр хөрдөг. Тэгэхээр өгүүлбэр донд хэрхэн орж ирж байгааг хамтаарцгаая. 자, 얼마나 부지런한지 세 사람 몫의 일을 해낸다. 얼마나 부지런한지 세 사람 몫의 일을 해낸다. хичнээн ажилсаг гэж санана 3 хүний ажлыг хийгээд ард нь гардгаа гэсэн байна. Тэгэхээр энд мэн ажилсаг гэж санана. ажилсаг вэ гэдэг мэн утгачлсан байдлаар энэ дээр гарч ирж байгаа. дараагийн хэлбэр 요즘 얼마나 바쁜지 모릅니다. 요즘 얼마나 바쁜지 모릅니다. сүүлийн үед ямар их завгүй байна гэж санана. Одоо ямар их завгүй байгаа вэ гэдгийг мэдэхгүй гэх мэтлэнгээр бас орж иж шүү дээ. дараагийн хэлбэр нь 우리는 서울의 전세값이 얼마나 비싼지 압니다. 우리는 서울의 전세값이 얼마나 비싼지 압니다. бид Сөүлд байрны түрээс ямар их үнэтэй байдгийг мэднэ гэсэн байна. Тэгэхээр тийм байдгийг ийм байдгийг гэдэг нь энэ дээр гарч ирснийг анзаараарай. За дараагийн хэлбэр нь 여기에서 일한 지 1년이 되었어요. энд ажиллаад 1 жил болж байна. Тэгэхээр 여기에서 일한 지 1년이 되었어요. энд ажиллаад 1 жил болж байна. 자 дараагийн хэлбэр нь 기다린 지 얼마나 되었어요? 기다린 지 얼마나 되었어요? хүлээгээд хэр удсан бэ гэдэг санааг илэрхийлсэн байна. Тэгэхээр хүлээгээд гэдэг гэх мэтлэнгээс утгач орчуулагч байгааг анзаараарай. 철수와 같이 산 지 10년이 되었어요. 철수тай хамт амьдраад 10 жил болж байна гэсэн байна. 철수тай хамт амьдраад 10 жил болж байна. За тэгэхээр бүгд хамтдаа дараагийн хэсгийг харцгаая. та бүхэн эдгээр өгүүлбэрүүдийг дагаад уншаарай. За эхний өгүүлбэр 영희와 사귄 지 3개월이 되었어. 영희와 사귄 지 3개월이 됐어. 다른 글들은 어떤 컴퓨터가 제일 좋은지 아세요? 어떤 컴퓨터가 제일 좋은지 아세요? 다른 글들은 내일 날씨가 더운지 알아요? 내일 날씨가 더운지 알아요? За тэгэхээр та бүхэн инжи гэдэг нөхцөлийг ашиглаад эдгээр өгүүлбэрүүдийг орчуулад үзээрэй. 자, 다 бүхэн орчуулсан байгаа гэж найдаж байна. Бүгд хамтдаа зөв ярилдаг гарыг. 영희와 사귄 지 3개월이 됐어. 영희తో үерхэд 3 сар болж байна гэсэн байна. Тэгэхээр тэр өнгөрсөн болсон үйл явдлыг илэрхийлж байгааг анзаараарай. 어떤 컴퓨터가 제일 좋은지 아세요? ямар 컴퓨터 хамгийн сайн болохыг мэдэх үү гэж. За дараагийн өдөр нь 내일 날씨가 더운지 알아요? Манайс тагагаад хэр халуун байхыг мэдэх үү гэх мэтлэнгээр орчуулсан байна. Тэр инжи гэдэг хэсгийг та бүхэн ойлгосон баг санагдаж байна.